Бидний улиралд хамгийн эрэлттэй хоол бол хүний бие тэжээллэг чанартай хоол. Тайваны алдартай Ямааны шүлний газар. Түүний улиралдч маш их эрэлттэй байдаг. Өг дээзээс уламжлагдсан ирсэн онцгой жорийнхоо ачаар буужны будаанд битүү чанах аргаар будааны арх нэмж амт оруулдаг. Энэ хоол нь олон жуулчдын сонирхлыг татдаг. Энэхүү эмийн ургамлаар амтсан Ямааны шүлний газар жуулчлалын зарим ирдэг алдартай газрын нэг. Өг дээдсийнхээ уламжлалыг хадгалахаар дэлгүүр эзэн өөрөө ямаа өсгдөг. Үүгээр зардлыг бууруулж чанараа хадгалдаг. Ямар нэг химийн бордоогоор тэжээгээгүй шүүслэг байгалийн цэвэр амтаараа ялгардаг. Махыг нь том томоор хэрчих ба бүх хэсэг нь том харагдана. Хавиргатай мах нь хамгийн үнэтэй хэсэг. Энэ бол Ямааны хамгийн сайхан хэсэг бөгөөд хавиргыг 2-3 хувааж ингэж идэхэд маш сайхан мэдрэмж төрдөг. Орчин үеийн галтгооны хэрэгсэлтэй харьцуулахад энэхийн галтгоо огт өөр. Бага нь хэлбэрээр босгосон дугуй хэлбэртэй эртний аргаар мах чанах тусгай зууханд гал асаахаасаа өмнө хулсны навч хийдэг. Бүх дээдсээс уламжлагдсан хоолны амтыг алдагдуулахгүй тулд тусгай вааранд махаа чандаг. Нэг ваар маханд цагс будааны арх ор бөгөөд 49 төрлийн эмийн ургамал ордог. Арх, эм, тан гэд бүгд махыг илүү амттай ажил үүсгэж болгодог гол нууц. Атга атгаар навч вааранд хийж ургамал нэмэх дараалал нь бас чухал байдаг. Амт шингэхэд удаан том хэсгүүдийг хамгийн доор хийгээд бүх эмийн ургамлыг хийн. Тэгээд махаа хийн. Хэрцэн махыг хийж нягтал шалгаж эхэлнэ. Ургамлын дээр жиг тарааж тавиад ваар маш их багтааж чаддаг. Бүхэл бүтэн хоньны махыг түггүй багтаах бөгөөд ваарны амсартай зэрэгтэж дүүрмэгт удааны архийг мах ба ургамлын хооронд хийн. Архины сэнгэнсэн амт гарган удаан хадгалагдах амт оруулна. 10 гаруй шил будааны арх хийхэд ваар дүүрч эхэлнэ. Чанах явцад үнэр нь алдагдахаас сэргийлэхийн тулд тусгай шавраар таглан амыг нь таглана. Ваарны амсын зайг бүглэнэ. Үнэр уур гарахгүйгээр битүү болгож өгөхөд хоолны уур маш гоё юмд оруулна. Энэ шүлний онцгой амтыг бий болгодог. Дараа нь их хэмжээгээр түлээгээ хийж галыг хасааж буцалгана. Удаан хальсны утаа ваарны дотор халуун агаарыг эргэлдүүлж ингэснээр мах богино хугацаанд идэхэд тохиромжтой болдог. 3 цаг орчим өнгөрсний дараа ваар доторх мах буудай утаанд бүрэн болсон байдаг. Бүрэн шатаж амжаагүй түлээг цэвэрлээд шаврын таглааг авахд сэтгэл булаам арх болон эмийн ургамлын анхлын үнэрт нэгэн зэрэг тархина. Халуун агаар ваарны доторх хурц спиртийг бүгдийг нь ууршуул тансаг зуулан архины үнэр будааны архитай чансан хоньны махны гайхамшиг бусдын архины хэмжээний айц завхардаг. Хоньны махны шүлнөөс уурс авсах нь хоньны махны ширхэг бүрт өтөн шүлний хамт шингэснийг илтгэв. Энэ бол цаг хугацаа, ур ухааны бүтээл, орц ба ур чадварын төгс нийтлэг юм. Ямбай сонгосон шилдэг түүхийд будааны архиар бий болсон шүл. Будааны архины үнэртэй махны дахин давтагдчихгүй амт нь энэ түүний нууц юм.